Жек Лондоны зохиол Саран хөндөй 14-р хэсэг. Хендерсоныг амьд өгснийг мэдэх гэж Билл тэр орой 2 удаа явжээ. Өглөөний сонинууд түүнийг сэхэн гих найдлага баг байна гэж байсан бол оройн сонинууд нас барсан тухай мэдээлжээ. Отто Фрэнкийг шоронд суулгаж даалт арч гаргасангүй. Трибюн сонин тангарагтны шүүгчдийг зоригтой ажиллахыг уриалан Фрэнкийг нэн дарив шүүхэж хилжүүлэн цаазлахыг шаардсан. Ингэвэл ялт хэрэг үйлддэг ажилчин ангид ёс суртахууны талаар хичнээн их нөлөө үзүүлэх тухай тодорхой өгүүлжээ. Цааш нь онцлон тэмдэглэхдээ Оклендыг багалзуурдаж авсан хардчуудыг шүршдэг буугаар галлаад өгвөл уламжид дөрвтэй нөлөө үзүүлнэ гэжээ. Энэ бүх явдлыг Саксон зүгээр хараад суух үнэхээр хэцүү байлаа. Тэр ганцаардж ганц дотны хүн нь ханьсан ханаас нь өөр хүн байсангүй. Гэтэл одоо болж буй хэрэг явдал тэр хоёрын амьдрал, хайр сэтгэлд аюул занал учруулж байлаа. Нөхрөө гэрээсээ гарч яваад 90 эртлэн сэтгэл төгшин хүлээх болов. Заримдаа гарын шалбарчсан ирээд өөрөө юу ч хэлэхгүй боловч зодоонд орсныг нь Саксон мэдэх ажээ. Тийм өдрүүдэд Билл маш их баргар царайлан суух буюу эсвэл орж ирмэгцээ тэгсгээд унтаад өгнө. Саксон түүнийг дандаа баргар царайлан яасан ийснээ нуудаг зантай болоозай гэж айх учир элен талангүй ярьж бай хэмээн зоригтой шалгаахаар шийджээ. Нэг удаа Саксон өвөр дээр нь сууж нэг гараараа хүзүүгээр нь тэрвэрч нөгөөгөөрөө халимгийн нэлэн магнааных нь үрчлээсийг илбэж тоглон "Билл минь чи шудрах биш юм хийж байна шүү. Би цаашаа зөвшөөрөхгүй" гэд амын гараараа тагалснаа. "Чи нэгэнт өөрөө доогорохгүй байгаа юм бол би хэлье. Бит хоёр бие биентэй юм нуулгүй элен талангүй ярьж хэлэлцэж байна шүү гэж тохиролцсноо санаж байна уу? Гэхдээ би ойсон юм а хийгийн савгаад зарж чамаас нууж тэр хэлцлээ анх зөрчсөн маань үнэн. Түүндээ ч би их харамсдаг. Одоо хүртэл харамсдаг. Гэвч хожим нь тийм юм хийгээгүй. Харин чи одоо өөрийнхөө ажил явдлын тухай юу ч ярихгүй хэлцлээ зөрчиж байна шүү" гэв. "Билл минь энэ хорвоод чамаас минь илүү хайртай хүн надад байхгүй. Чи өөрөө мэднэ. Хоёулаа жаргал зовлонгоо дандаа хуваалцдаг байсан. Гэтэл чи минь одоо нэг л юм нуугаад байх боллоо. Гар хуруугаа гимтээчгээд ирэх бүртээ яасан ийснээ ярихгүй юм. Надад итгэхгүй юм бол чи өөр хиндээ итгэх юм. Би чамайг юу ч хийсэн байлаа. Миний хайр хувирахгүй шүү дээ" гэв. Билл өөдөөс нь инхри боловч итгэж ятсан байдалтай харав. "Битгий нуу. Надад хизээч найдаж болохоо сан." "Загнахгүй биз." "Би юу? Билл минь. Би ямар чиний эзэн үү? Чи юу боллоо ч гэсэн би чамайг загнахгүй. Чамайг захирах тэр хүрх юм бол хайр минь юу болох вүлээ?" Билл хэлсэн үгийг нэлээд удаан эргцүүлэн бодсноо толгой дохиж "Нээрээ уурлахгүй биз" гэлээ. "Чамд уу? Чи миний уурлаж байхыг үтсэн юм уу? За тэр яах вэ? Яагаад над гар хуруучин шархацсан юм? Яриачтай найз минь. Өнөөдрийн шалбархаа харваас андашгүй байна л да." "За тэгье чамд яри" гэж Билл хэсэг дуугүй улсноо. Нэг юм санав бололтой дөрсгүй жаалмт инээд алдснаа. "Нэг ийм юм болсон юм аа. Гэнэри чи минь уурлахгүй биз? Бид өөрсдийн эрх ашигын төлөө тэгж ярьдаг болохоос биш. Сүүдэр шишиг юм болсон шүү. Хөдөөний бололтой гахаан гуйшиг гартай малтуур шиг хөлдөө надаас 2 дахин том залуухан сүрхий өндөр нөхөр явж байла. Хар бас гимгүй амтан. Ажил хаялт маялт гэж хийлэгч үгүй нөхөр. Гэтэл гимгүй юм уу гэтэл бас тийм бишээ. Шууд явсаар манай харуулхны дээр хүрээд ирхэн тэр. Жинхэнэ урагч биш. Зүгээр л хөдөөний залуу компани зарлалыг уншиж үзээд мөнгө олдог хэрэггээд хотод хүрээд ирэхгүй юу? Гэтэл тэнд нь Бэд, Строзерс бид 3 байлаа. Бид чинь дандаа 2-2-ороо заримдаа бүр олуулаа гардаг юм л та. Би тэр залууг "Хөөе, ажил ирж явна уу" гэхэд "Тийм ээ" гин. "Чи жолоо барьж чадах уу?" "Чадна" гэлээ. 4 морьтой тэргийг "Чадалгүй яах вэ" гин. "Гүй чи нэрээ ажил ирж яваа хүн мөн үү" гэхэд "Тэгээд л хотод ирэхгүй юу" гэлээ. "Манайд чухам чамшгал хүн хэрэгтэй. Наашир дуртай тэр ажил чинь оруулаад өгье" гэлээ. Яах вэ? Тэр дорн дэлсчихэж болохгүй байв. Яагаад гэвэл тэртээ байшингийн тэнд нэг цагта яга өнөө хүрэн үст Томас Скэнлон тэнд зогсоод салахгүй ажиглаж байлаа. Тэгээд Бэд бид хоёр
Ажлыг маань булаах санаатай яваа тэр залууг өөр тийшээ авч явахгүй юу? Яагав дээ? Кемпвеллийн мухлагийн цаадах догол гудамжинд аваад орсон чинь тэнд хүн хараалга. Эхлээд бээр зогсоход нь нөгөө булиар бит хоёр ч зогслоо. Энэ залуу морь тэрэгчин болох гээгүй байхаа гэж би бодож байна гэхэд нөгөө залуу үнэмшилтэй наргагүй хаанаас болыг илгүй яах вэ гэв. Чи үннээ хэлж байна уу гэж би асуулаа. Гэтэл тэр үннээ андгаалахад ч бэлэн байна гэлээ. Юу ч хэлээд буцах шин жалгаа. Тэг гэж л хотод ирсэн юм чинь арга ч юм уу гэж бодсноо. Манерийг эртгэл зохих байр руу явуулсан дээр санагдахгүй юу? Тэгээд за тэгвэл залуу минь чи их энд дүрсэн байна гэж би хэллээ. Яагаад тэр билээ гэж вэ? Би гинэт. Чи юу гэж энд зогсоод байгаа юм гэлээ. Тэгээд саксом нөгөө тэнэг чинь ялимгүй угсхийн ойлгохгүй байна гэлээ. Тэгэхээр нь тэгвэл чамд одоохон ойлгуулад өгье гэд баруун солгойгүй дэлсээд орхилоо. Нүднээс нь гал бутартал юу болов газар хөмөрвөө гэтлэн аваад хайчихлаа. Энэ бол хэрвээ чи Фокс мэддэг бол хитгэн хормын л ажил шүүд. Бэлээгүй байсан болохоор гар маань баахан өвдлөө. Хэрвээ тэр залууг урд нь таньдаг байсан бол дүрсэн хувилгадаг жүжигчин шиг нүүр амын таних аргагүй инээд хөрмөр болгож тавьсан шүү. Бэл дахиад л их тэнэлээ. Саксан дагалдан хүчээр инээсэн боловч аимшигтай санагдана. Мерседесийн хэлдэг үнэн юм а. Тэнэг ажилчид ажлаа булаалдан муудаж бие биеэ хэмэлдэг гэдэг нь үнэн юм. Ухаантай эзэд машинд сууж явцгаана тэд муудалцаж бие биеэ хэмлэлцэхгүй. Харин ч өөрсдөө хэмлэлдэхийн оронд Берд, Фрэнк, Дэвис, Честер Джонсон, Отто Фрэнк, салгаа өвгөн тагнуулч уруугчдыг зодолдуулах гэж тэнэгүүдийг нэвширтэл гөвшиж, алж хядаж баривчлан дүүжилдэг байна. Тийм ээ. Ухаантай хүмүүс юу хийж байгаагаа мэднэ. Тэд тоо бүрэн толгой бүтэн үлдэж машинаараа чөлөөтэй давхилдаж байна. Би л цааш ярихдаа нөгөө залуу арайхийн босч ирээд та муусан танхаа боломтууд гэхэд нь би чи ажилд орох хүслээ орхихгүй л байна уу гэхэд нөгөөх маань толгойд өглөө. Тэгэхээр нь бас л навс тавиад өгөө. За залуу минь одоо эндээс тонил ойлгож байна уу? Эндээс бушуухан тонил. Чи тэр тосгондоо л бай. Харин чамайг дахин хотод үзэгдэх юм бол бид зохих ёсоор нь болгоно шүү. Энэ бол чамтай зүгээр тоглосон хэрэг гэж мэдээрэй. Дахин бидэнтэй таарлдвал төрсөн эгчин ч танихааргүй болтол гоёод өгнө гэж мэдээрэй гэлээ. Хээчнээ хурдан зугтсан гэж хаанаас нь тийм хурд гардаг юм. Одоо ч гэсэн зогсоогүй гүйсээр л байгаа бах. Мил Питс юм уу? Өөр нэг нойрныхоо хөнгөлд буцаж очисон цагт Оклендийг хэдэн залууст яаж нүдүүлснээ ярихад цагийн $10 өгнө шүү гэсэн ч бидний ажлыг булаах санаатай эрх зүрхтэй амтан гарахгүй биз. Ботхоос аймаар юм гэд саксан хүчээр инээлээ. Бэл бүр ам нь халж энэ ч бас гайгүй. Өнөө өглөө манай нөхөд бас нэгийг барьж цусыг хольж өгсөн. Ёстой нэг болгож тавьжээ. 2 минутын дотор эмнэлгийнхнийг айлгатал нүцсэн байдаг шүү. Оройн сонинуудад нармаагийн таглаж толгойг нь 3 хэсэг газар их шархтуулж 2 хавирга игмийн хугалсан гэжээ. Нэг үгээр хэлбэл зохих шангийг өгсөн байгаа юм. Энэ ч бас гайгүй. Газар хөдлөлтийн өмнө гарсан их ажил хаялтын үеэр Фрискогийн тээвэрчид урагчдынхаа учрыг нь яаж олж байсныг дуулсан уу? Бүгдийг нь барьж аваад жолоо барьж чадахгүй болгох гэж хүн болгоны 2 гарыг нь гүнжүүрээр хугалсан юмдаг. Эмнэлгийн газар пэг дүүрч тэр ажил хаялтаар тээвэрчид ялсан юмдаг гэж ярьлаа. Заавал тийм хатуу тогшин арга хэрэглэх хэрэгтэй юм уу бийл? Тэд урагчид ажил хаягчдын хүүхдийн хоолыг салгаж өөрсдийнхэндөө өгөх гэсэн муухай юм хийх хүмүүс гэдгийг би ойлгож байна. Гэвч тэднийг заавал тэгж аимшигтай зодож нүдхийн хэрэг юу вэ? Би л өөртөө итгэлтэйгээр заавал тэгж байх хэрэгтэй. Тэднийг өгтөл нь айлгахын тулд ийм арга хэрэглэх ёстой. Харин өөрсдөө баригдахгүй байх хэрэгтэй гэв. Баригдвал яах вэ? Тэгвэл эвлээс өмгөөлөгч олж өгнө. Гэвч шүүгч нар бидэнд нэг их сайнгүй. Бас сонингууд хатуу шийтгэл гаргахыг тэднээс элдвэр шаарддаг болохоор өмгөөлөгчдийн ашиг гэж бараг байдгүй. Энэ удаагийн ажил хаялт яаж төгслөө гэсэн орвогч болох хичнээн шившгтэй болохыг өөдгөө олон новш мэдэж авах болно. Тинхүү нөхдөдтэйгээ хамт бусдад хүч хэрэглэж буйгаа би л юу гэж боддгийг саксо мэдэх санаатай хагас цагийн турш болгоомжтой алгуурханд туршив. Гэтэл би л тэр явдлыг зөв гэж чин сэтгэлээсээ итгэдэг нь мэдэгдэв.
Өөрийгөө жаахан ч болтгой буруутгах шинж огтаалах. Уг нь тоглоомын болцлон юмсанч. Түүнд нэгэнт оролцсон хойно бусдаасаа өөрөөр хож харахгүй ажээ. Харин дэлбэрэх бодис хэрэглэх юм уу сэм нууцаар алх аргыг сайшаадгүй байна. Эвлэн ч тэмцлийн тийм аргыг хүлээн зөвшөөрдгөө байлаа. Гэхдээ энэ талаар түүний хэлэх тайлбар нь их л эгэл юм. Яагаад тийм арга хэрэглэхгүй байна гэхэд тийм аргаар зорьсонтой хүрч чадахгүй. Тэр нь олон нийтийн дургүйцлийг хүргэж ажил хаялтыг бүтэлгүй болгоно. Тэгэхээр тийм эрийг сайтаргөвчж биелийн хилдгээр үхтэл айлах нь цорын ганц зайлшгүй зөв зам гэв. Бидний эцэг өвгөд хэзээ шинж байгаагүй. Тэр үед ажил хаягч, уруугч гэж аль нь ч байгаагүй шүү дээ гэж Саксон хэлэхэд Билл түүгээр барах удаа хуучин ээлтэй сайхан цаг бач. Ээд тийм цагт амьдарч үзгсэн. Даанч өнгөрснийг эргүүлж болохгүй юм да гэж хэлээд санаа алдав. Чи хөтөөс өх дуртай юу гэж Саксон асуув. Дуртай байлгүй яхав. Одоо ч хөтөөс удах хүн олон болчээ. Миний бодоход бидний оронд орох гэж хот бараадах амьтад бишгүй олон байх шиг гэж хэлв. Билл Найлсад барьж байсан том гүүрний ажилд даамлаар орж залуу хусын амьдрал овооныг нааштай болов. Тэр ажилд орохын өмнө тентхийн ажилчид бүгдээрээ үйлдвэрчний гишүүн юм гэдгийг Билл мэдэж авчээ. Гэтэл 2 өдрийн дараа бетончид багаж зэвсгэн хайжээ. Ингэж магадгүй мэдэж байсан бололтой даамлууд тэдний оронд үйлдвэрчний гишүүн бус Итали хүмүүсийг авав. Тэгэхээр нь мужаан, гүүр баригч, тээвэрчид бас ажиллаа хийжээ. Халаасандаа ганц жулаан мөнгөгүй байсан Билл явган явсаар орой болсон хойно гэрийнхэн барааг харах чам болов. Билл баахан ярьж эцэст нь бэ урвагч болохыг хүсэхгүй байгаа л да гэхэд тийм ээ яаж хүсэх вэ гэж Саксон зөвшөөрөв. Гэвч дотроо ухааны нь олж ядан ингэж бодно. Хүн ажиллахыг хүсэж бас хийх ажил нь билээхэн байхад яагаад үйлдвэрчнийхээ эвлэлийн тушааснаар ажиллаа хайдаг юм бол эвлэл гэж юунд хэрэгтэй идэв? Эвлэлгүйгээр байж болдгүй юм бол яагаад зарим нь түүнд эсэхгүй болоод байдаг юм? Тэгвэл урагч гэж байхгүй. Би ч өдөр бүр ажилтаа байж болох юм гэж бодохын хажуугаар тэднийх бэлэн талах авч идэж чадахгүй болоод удаж байгаа тул одоо нэг сав гурил хаанаас олъё доо гэж бодно. Хөрс зэрэгэлдээ авгай хөөхнүүд бүгд иймэрхүү байдалтай байсан болохоор талхны мухалгын худалдагч Вэлс гэдэг хүн мухалгаан хаагаад эхнэр 2 жаал охиноо аваад тэндээс зайлахад хүрчээ. Хаашаалахар нь үйлдвэрийн мөргөлдөөний сүйттэй улмөр энд тэндгүй үзэгдэнэ. Нэг өдөр үдээс хойш тэднийд нэг танихгүй хүн орж ирээд гарчээ. Оройн Билл эхнэртэй хачин сони юм хэлж ирэв. Хуучин эзэн нь хэрэг зөвшөөрвөл жүчээний ахлах болгож сарын $100 хөлсөгийг ажилд орооч гэсэн байж. Нөхрөө тийм хөлстэй ажилд орох бололцоо олдлоо гэж бодохоос Саксоны толгой эргэх төхөв. Хоёул оройн хоол гэж чансан төмс халаасан буурцаг жижигхэн сонгон өмнө тавьжээ. Тэдний талах тос кофе аль нь ч байсангүй. Билл халааснасаа бөөрөнхий сонгон гаргаж ирсэн нь удамчнаас олсон юмсанч. Гэтэл сард $100 гэдэг чинь юу гэсэн үг вэ? Саксон бодхоос арааны шүс асгарах боловч аль болох тайван байхыг оролдов. Яагаад тэд чамд тийм ажил өгөх болсон юм бол гэвэл яах юу байх вэ? Олон шалтгаан байна. Нэгдүгээрт Хунтайз Ван 2-ыг маллаж байсан залуу Дими амтан байж Вангийнх нь хөл доголж бас намайг урвагч нилээд хідэн хүнээ жагсаалаас гаргаж өгсөн гэдгийг гадарлаж байгаа биз? Тэдний жүчээний ахлагч Маклен гэдэг юм байсан юм. Намайг жаахан хүүхэд байхад л тэдний дорсон юмдаг. Тэр нь одоо өвчтөй тэгээд оронд нь хүн хэрэгтэй болоо байх. Би ч бас тэдний дуудсан. Хамгийн гол нь намайг чухам хэрэгтэй тохирох хүн гэж байгаа бах. Намайг тийм ажилд мэргэссэнийг андахгүй байгаа л да. Нармаа таглахаас өөр ганц чаддаг ажил маань тэр юм чинь. Саксон дотроо муу юм бодож зүрхэнд пал хийв. Тэгээд сайн бодох хэрэгтэй шүү. Сард $100 гэдэг чинь юу гэсэн хэлв гэхэд Билл тэрний төлөө нөхдөөсөн урвах гэж нэмж хэлв. Энэ бол яах вэ гэсэн асуултч биш, тгий гэсэн бат толгойч биш байлаа. Саксон хэлсэн үгийг нь юу ч гэж ойлгож болохоор байв. Хоёул бие биенээ ширтэв. Саксон ханыхаа юу хэлхийг нь хүлээн. Гэтэл өөдөөс нь дуугал хараад байна. Амьдралд маань хамгийн эгзэгтэй үе эхэллээ гэж Саксонд гинт санагдаж
Тийм юм болж гэмн аль болохоор ажирахгүй байхын тулд хамаг зориг зүрхээ дайчлав. Бийл тусламжийн гар сунгахгүй Саксонд ойлгомжтой байлаа. Тэр асуудлыг Бийл юу ч гэж бодож байсан хэнэггүй царайлан суусаар бөгөөд бодол санаагаа Саксоноос нуужээ. Нүдийг ажиглахад юу ч мэддэхгүй зүгээр л хараад хүлээн суув. Эцэст нь Саксон "Чи тийшээ буцаж очих хэрэггүй. Бийли чи нөхдөсөө оруулж болохгүй" гэв. Бийлийн царай агшин зуур өнгөж авхаа орж Саксон руу гараа сарваалаа. Бийл гарыг нь барьж чангаатгаад "Чи бол хор бодхосгүй хамгийн сайн эхнэр. Ажилчдын эхнэр дандаа чам шиг бол бид ямар ч ажил хаялтанд дандаа ялж байхсан" гэв. "Эхнэргүй байсан бол чи яах байсан бэ? Яалаа гэж очих вэ? Гэсэн ч инглигээд юу ч өөрчлөгдөхгүй. Чамаа хизээд юун дээр ч дэмжиж байх ёстой. Тэгэхгүй бол ямар эхнэр байх вэ?" Саксон тэр өдөр ирээд явсан хүн юу гэснийг нь санаж Бийлд одоо л хэлэх аятайхан нөхцөл бүрдүү гэж бодон "Бийл өнөөдөр манайхаар нэг хүн ирээд явсан. Суух өрөө ирж яваа юм гин. Би чамтай ярилцаж байж болъё гэсэн. Манай галтгооны цаад өрөөнд сард $6 төлөөд сууя гин. Тэгвэл тавилгынхаа хагас сарын мөнгийг тушаагаад бас гурил авч болох юм байна. Манайх гурилгүй болчиход байгаа шүү дээ." Гэтэл Бийлийн эр хүний омог бардам зан бас л хөдлөв. Саксон түүний царайг зүрх төгшин ажиглав. "Бодвол нэг уруугч байх та." "Үгүй. Сан Хосе ордог ачааны галт тэрэгний галч Джеймс Гармон гэдэг хүн гэсэн. Тракигаас саяхан шилжиж ирсэн гин. Өдөртөө унтаж амардаг. Тэгэхэр хөөхөж явахдаггүй дуу шуугаан багтаа айл ирж яван гэсэн." Бийл баахан эргэлзэвч Саксон суулгыгээд байв. Тэгж хүн суулгалаа гэхэд төв гарахгүй юм байна гэдэгт Бийл үнэмшин нэг өрөөгөө хөлсөлхийг зөвшөөрөв. Бийл цаанаа нэг л дурамчхан "Харин чи хямгаанч орыг засаж болохгүй шүү. Тэгж таарахгүй Саксон. Би чамайг тэр мэтийн доромж юмнаас хаацалж явах үүрэгтэй" гэв. "Тэгвэл хонгор минь ажлын тухайд ярилцдаг л байж. Гэхдээ чи минь болохгүй. Бас л дэмий болно шүү дээ. Чи намайг нэгэнт туслагчаа гэж үздэг болохоор би чамдаа чадах чинээгээрээ туслая. Харин чи битгий саад хийлтэй." Джеймс Гармон сансныг бодвол Саксонд тэгж их төвөг утсангүй. Галч хүн гэхэд жигтэйхэн цэвэрч, тийм ч учраас ажлаа тараад харихын өмнө нүүр гараа сайт руу гадаг хүн байж. Галтгооны өрөөний төлхөөр аваад ирэх очихдоо арын хаалгаар орж ирнэ. Саксонтой "Сайн байна уу? Сайхан ойрсороо" гэхээс өөр үггүй. Өдөрт нь унтаж байгаад шөнө ажилдаа гардаг байлаа. Бийл бүтэн 7 хоног өнгөрсөн хойно л түүнтэй нэг нүүр учрав. Бийл мөн өөрсгүй сүүлийн үед олом оройтох болж тэрч байтугай оройн хоол цааныхаа дараа хаашаа ч юм яваад өгөх нь олширчээ. Хаашаа явхаа өөрөө ч хэлэхгүй, Саксонч асууж сонирхгүй. Тааварлахад нэг их хэцүү юм байсангүй. Бийл тийм үед виски ханхлуулчихад ирэх болов. Яарамгүй айж ухан хөдөлгөөн нь уламж ааж урчээ. Виски түүний хөлд нөлөөлж чадахгүй учраас өчөөхөнч гуйвахгүй, эрүүл хүмэд тайван алхана. Булчингууд нь суларч сулдайхыг мэдэхгүй. Виски толгойд нь л гардаг бай. Ансх нь бууж нүдний харцсан сүүмэн. Хөнгөмсөглөн хөөрчд эврэгчгүй, уур уцаарчгүй. Харин ч арх уухлаар бодол санаа нь бүр онцгой мэрэгэн оновчтой болж бараг гүн бясалгагчийн байдал илэрнэ. Үгэн цөөрөх боловч ам халаад ирвэл улаан хөлтийг урдуураа гаргахгүй гэсэн үг. Өөдөөс нь зурж маргамаар юм гарахгүй, альва бодол нь цаанаасаа бүр заяасан юм шиг маш гүнзгий урдаас нарийн чанд бэлтгээд хэлж байх шиг санагдана. Бийлийн ийм нэг занг Саксон анх удаа ингэж мэдсэн бөгөөд энэ нь түүнд таалагдсангүй. Заримдаа огт өөр хүн шиг санагдахад нь арга буюу хүнд ирэхэд хүрнэ. Энэ бол түүний жинхэнэ зам биш гэж бодох боловч сэтгэлийг төдийл тайтахруулах нь үгүй. Урдын ялдамхан ээлдэг зан, анхаарал халамжийн бодгоос уламж элэг эмтрэм ажээ. Урд нь маргаан зодон үүсч магадгүй альва шалтгаас зайлсхийхийг хичээж явдагсан. Гэтэл одоо тэсээр болж юм бол зодон хийх шалтгаан ирэн багтав нь ханаж байх шиг санагдана. Нүүр царайч өөр болжээ. Ямагт инээмсгэлдэг жаалхүү шиг хөөрхөн харагддаг байснаа болоод инээх нь эрс цөөрч нас бие гүйцсэн эр хүний шинж нэгэнт бүрэлдэжээ. Түүний нүүр нь гүн бодлогоширсан, харц нь хатуу ширүүн болсон мэт. Саксонтой харьцахтай ширүүн биш боловч ийдэг байх нь ховорджээ. Хоёр биедээ хурч хөнд ирэх нь төрөсөх болов.
Бэл их нэртэй гэдгээч мартсан шиг хайхрамжгүй болж байв. Ажил хаялтын үеэр тохиолдсон бүхий л бэрх зовлон Саксон хамтдаа амсаж буй атал Бэл тэгж бараг бодохгүй байв. Саксонтой ээлдгээр харьцаж эхнэрээ инхрийн нэрээр дуудах боловч тэр нь хуучин сурсан зангийн хүчил гэлтэй ажээ. Инхрээлэн хайрлах өнөөх онгон халуун сэтгэл нь алга болжээ. Архиа гарсан үед урдын Бэл зохицдог байсан бол тэхинч цөөрч улам хөрх гэр улам уруу царайлах болов. Эдийн засгийн хямрал тэмцлийн гачаал зовлонд хүнээ байж байв. Ялангуяа хар даран зүүдэлж, ёолж, гараа тас атхан, шүтээ хавирч, хамаг биеийн булчин шүрмсийг чангалан нүур амаа татуулзуулан хараал зүхлийн үгийг урсгах болов. Саксон хажуудаа хэвтэж байгаа хүнээ тийхүү төрөл арилцсан мэт болоход айж Бертийн тухай мэрийн ярьж байсныг аяндаа саналаа. Мөн л нойрон дундаа гараа тас атхан, шүтээ хавирч, өдөр болсон юмыг шөнө хар даран зүүдлэх болов гэдэг байж. Гэхдээ Бэл дуртай да тийм болж буй хэрэг биш гэдгийг Саксон сайн мэдэж байлаа. Өмх талхны төлөө тийм хайр найргүй тэмцэл болоогүй бол хязгааргүй хайртай Бэл нь хуучин янзаараа байх ёстой билээ. Зан чанарт нь үл мэдэг цохолцох тиймэрхүү зан авир хаанаас ингэтлээ гаарах билээ. Гэтэл идүүгээ амьдралын харгас хатуу өөдгүй ялт байдал сэтгэл зүрхэнд нь тусгалаан олсон мэт ямар нэгэн шин төлөвийг буй болгожээ. Ажил хаялтад цаашаа үргэлжлэх юм бол энэ өөр болсон аимшигтай Бэл бүрч өөр болно гэж Саксоны эмээх нь үндэсгүй зүйл биш билээ. Тэгвэл тэр хоёрын хайр сэтгэл юу болохыг Саксон сайн мэдэж байв. Тийм Бэлд Саксон хайртай байж чадахгүй. Бэл ч мөн сэтгэлээсээ хүн хайрлаж чадахгүй, хүний хайрч авч чадахгүй. Одоо л хүүхдтэй болчихвээ гэхээс Саксон хэртгэн айх болов. Тэгвэл дэндүү аимшигтай хэрэг болох ажээ. Уй гашуу дүүрэн иймэрхүү юм бодох үедээ яагаад ингэдэг вүлээ гэсэн зайлшгүй хүний ясны эмгэнэлт асуултыг сэтгэл зүрхэндээ байн нэхэх ажээ. Бэлд ч өөрцгөө өөрөө хариуг нь олж чадахгүй асуудал тулгарч байлаа. Хүмүүсийн амьдрал түүнийг бүрхэг болгодог манан бодон байдагтай Бэл зэвүүрхэн яагаад барилгын ажилчид одоо хүртэл хөдлөхгүй байна? О'Брайен бол ажил хаялтын дайсан эвлэлийн зөвлөл түүний амийг харж айсыг дагдаг. Яагаад цаадуулан түүнийг хөөгөөд асуудлыг өөрснөө шийдэж чаддаггүй юм? Чингэх юм бол бид бүх шугамар дэмжлэг авна. Хол хэвтнэ. О'Брайен том бүх суудалтай өөрөө бузар бодлого хутан өмөлхийн өмхий шаварт хоолоогоор нь таttал суучихсан сүнсээ худалдахтаж бэлэн новш. Хөдөлмөрийн холбоо гэгч нэг юмыг чөтгөр аваасаа. Төмөр замынхан бүгдээрээ санаа нэгдвэл ажилчид яалаа гэж ялахгүй байх юм. Гэтэл одоо хяартлан бут нэргүүллээ. Борхам. Хайтаахан тамхи сайн цайны амт цадатлан хоол идэх гэж юу байдгийг одоо би мартчихад байна. Өчигдөр биеэн жигнэж үцхэд ажил хайснаас хойш 15 хүнээр туржээ. Цаашдаа энэ байдал үргэлжилбэл бич дунд жингийн боксчин болж хувирх нэ. Ингэх гэж үйлдвэрчний эвлэлд өдөө олон жил татвар төлсөн гэж юу? Хоолныхоо мөнгийг олж чадахгүй. Эхнэр маань бусад харчуулын орд дэвсгэрийг хурааж өгч байхад хүрлээ. Бодхоос уур хүрх юм. Хэрвээ уур бухимдал минь тесэрвэл гэртээ сууж байгаа хүнийг хөөгöd гаргаж байж ч мэдэх болоод байна. Энэ хүнд ямар ч буруу байхгүй Бэл минь гэж нэг удаа Саксон хэлэхэд Бэл өөдөөс нь ууртайгаар буруутай юу? Хэдэн үг дуугарч болохоо байлаа юу? Харахаас тэр хүнд чинь шар хөдөлх юм. Ажилчны байгууллагууд амиа бодохоор ямар хэрэг байна? Бүгдийг хөсөр орхиод эзний талд орморч санагдах шиг. Даанч тийм хүсэл алга. Муу сайн чөтгөрүүдийг биднийг сөхрүүлэх санаа байгаа бол оролдоод үзгэлдээ. Энэ хорвоод бүх юм нажид санагдах боллоо. Ямар ч утга учир алга. Ажил хаялт хийгээд дийлж чадахгүй юм бол үйлдвэрчний эвлэлээр элэнцгээ хийх юм. Орвогчд бисаа шиг энд тэндгүй байхад тэдний толгойг хаг зөхиод ямар хэрэг байна? Хаашааш харсан энд тэндгүй галзуугийн байшин бэж гисэн өөрцгөө соль орсон бололтоо гэв. Бэл ингэж юр биш их уурсахыг Саксон урд нь юр үзээгүй байж. Уурлахаараа юу ч дуурдгүй байсан бол арх ухаараа улам их хүрлийж улам давлун ажиллах боллоо. Нэг удаа Бэл шүн дунд өнгөрсөн хонь гэртээ иржээ. Тэр өдрийн ажилчин цагдаа хоёрын хооронд хамгийн их цус асгаруулсан мөргөлдөөн болсон болохоор Саксон
бүржих түгшин хүлээжээ. Биллийн байдал тэр өдрийн болсон явдлыг яг нотолсон байлаа. Гадуур самцных нь ханцөө тасарч унах төхөж, зангаан үгүй болж, захан задгаа цамц нь ганц ч товчгүй болсон байна. Малгайгаан тайлахад толгой дээр нь алимны хэртэй болдроо бий болсныг үзээд Саксон ихэд байв. Хэн гисэн гэж бодож байна. Нөгөө мос солиотой герма маань борохоогоор цогчхны шүү дээ. За яах вэ? Би хариугаа авна аагаагүй. Хорвоод холхонч гიშгэж чадахгүй болтлоо навна. Бас энэ бүх явдлыг шовдорсон хойно нэг этгээдтэй уучраа ололцсон доо. Бланшир, Рой Бланшир гэдэг юм. Перкинс баг компани пүүсийн Бланшир биш биз? Гэж Саксон нөхрийнхээ толгойг угааж өгцөөр асуув. Тийм ээ, өвгний хүү. Бүх насаараа эцгийнхээ хөрөнгөөр туйлахаас өөр юм хийгээгүй этгээд. Гэтэл одоо харахгүй юу? Урагчдын талд орчихч. Их саксууч байгаа этгээдтэй. Сонинд нэрээ бичүүлж, маасгандаг авгай хүүхнүүд нь энэ Рой Бланшир сүрхий залуу байна шүү гэж хоорондоо шивнэлдээсэ гэж мөрөөдөжээ. Хэзээ нэгэн цагт би түүнтэй данс дугуйлнаа гайгүй. Хар хамрыг нь тас цохино гэхээс гарын алгамын загднач байна. Тэр мөг Герман цагдаатай дахин элдв яриа байхгүйгээр зохих шангийн өгсөн. Хуучин зочид буудал Галиндогийн хавьд морин тэргүүдийг 8 дугаар гудамжнаас Франклин гудамжны тийш эргүүлцгээж байх хооронд нэг нь толгойн чинээ чулуун нүүрсээр гавл руу аваад хайчихж. Тэнд зодон болж байх үеэр хэн нэг нь хоёр давхрын цонхноос тэр нүүрсийг шиджилтэй. Хороолол бүрийн төлөө тулалдаж тоосго чулуу цагдаагийн бороохоо бүгд хэрэг болсон юм байх. Харин цэрэг дуудахаас айж бас өөрснөө буу хэрэгэлсэнгүй. Гэвч бид цагдаа нарыг зэгсэн болгож тавьсан болохоор түргэн тусламжийн сүйх цагдаагийн машинуудад ажил мандаагүй. Бродвей 14-р гудамжны ам яг хотын захиргааны байшингийн өөдөөс харсан газар бид зам хаагаад арийнхын тэргүүдийг довтолж 5 тэрэгнийх нь мордийг сул тавьж дэлбэгчдийн шилэн хөөзөөрөө гайгүй сайн байлгасан да. Цагдаагийн бэлтгэл хүч ирээгүй болж тэд эмнэлэгт залрах байсан. Гэсэн ч бид цагдаа нарыг бүхэл цагийн турш явуулаагүй барьсан. Бродвей 14 Геген Паулийн гудамжинд хичнээн олон таранвай зах хязгаар нь үзэгдэхгүй болтлоо зогсныг чи үзсэн ч болоосаа. Нөгөө Бланшир тэгээд яасан гэж Саксон лавлан асуув. Эхний дэргэн цуугаад миний мордыг жолоодож явахгүй юу? Ер нь хөлсөлсөн морд нь бүгд миний жүвчэнэх байна лээ. Майнер тэднийхний ахын дүүсийн гишүүн оюутан гэгч нөхдөө цуглуулж авсан юм байж. Эцэг эхийнхээ мөнгийг үрхээс өөр юу ч мэддэггүй жаалуутал та. Тэд жуулчдын автобусаар ирээд морд тэрэг хөллөж Оклендийн цагдаа нарын бараг тэн хагасаар хамгаалуулсаар гарч ирхэн тэр. Мөнч халуухан юм болсон доо. Чулуу мөндөр мэт бууж байлаа. Бидний толгойг бороохойдох дууг чи сонссон болов? Цагдаагийн дарга машин дотор яг л хамгийн чадалтай Сава бурхан шиг суугаад байдаг шүү. Перэлт гудамжинд яг тэнд цагдаа нартай зодон болоход нэг эмгэн хажуу хаалган дээрээс цагдаагийн даргын нүүр рүү өгсөн муур шидсэн чинь яг толгой дээр нь шал гэдэл онсон шүү. Тэр эмгэнийг баривчил гэж нөгөө дарга хашгирч толгоогоо арчиж байлаа. Гэвч ажилчид тэр авгайг дундаа хийж хамгаалаад цагдаад өгөөгүй аварсан. Үнэхээр халуухан юм болсон шүү. Ойрхон эмнэлгийн хүлээн авах газар шархацсан хүмүүсээр дүүрч сөүлдэ Гегемарын цэргийн эмнэлэг рүү, Фабиолын эмнэлэг рүү бас хаашаа чимтэй зөөх болсон. Манай 8 хүн бас бидэнд туслах гэж ирсэн Сан Францискогийн 12 тэрэгчийг баривчилсан. Ер нь Оклендийн ажилчдын бараг тэн хагас нь бидэнд тусалсан байх. Ямар ч л гэсэн Бланшир тэрний нөхдөж дахин бидэн рүү зөвлөхө болсон доо. Хөл бөмбөг гэж юу байдгийг бид үзүүлээд өгсөн. Эргийн болдог дээр барьж байсан нэгэн тоосгон барилгыг чи мэдэх билүү? Яг тэнд чинь бид бүгчихгүй юу? Нөгөөдөлөг жүчэнээс гараад ирмэгц тоосгоор болж өгсөн. Өөрснөөч тэр гинч харагдахгүйгээр болсон доо. Бланшир түрүүчийн тэргийг жолоодын явсан. Майнер тоосгонд зохиулж суудал дээрээс унсан хэрн цаашаа яваад өгсөн шүү. Ирлэхэг ир юм та гэж Саксон хэлв. Ирлэхэгэ цагдаа цэрэг усан цэрэг хамгаалж яваа цагт хэн ч ирлэхэг байлгүй яах вэ? Чи чинь тэдний талд мөд орхон ээ. Бидний ихнэр хүүхдүүдийн хоолыг булааж авахтаа л ирлэхэг байгаа биз. Өчигдөр Джонсны жаал харангадаж өгснийг мэдсэн үү? Эх нь идэх юмгүй, хөхөндөө сүвгүй болоод хүүхэд нь харангадсан.
Хамаатан садан тэжээж чадахгүй болоод аавга нагц нараа сүм хэд бараадуулж байгаа хүн хичнээн олон болсныг чи надаас илүү мэдэх байх шүү гэж Билл ууртаа хэлв. Өглөөний сонинд тээвэрчдийн ажил хаях гэсэн оролдлого бүтлгүй болсон тухай дуйлянтай юм бичснийг Саксон олж уншжээ. Бланшерыг Баатар хэмээн нэрлэж, иргэнийхээ үргийг эрэлхээгээр биелүүлсэн хөрөнгөтний үлгэр дуурайлал мөн гэжээ. Саксонч түүнийг үгүйсгэж чадсангүй. Араа тэмэд архиран дайрах олон хүний өмнөөс халз тулсныг ботход онцгой баатарлаг санагдах ажээ. Засаг төрийн байгууллагуудад цэрэг дуудаж, цадгаа алдсан энэ ажилчдыг сайтрах хашраан хэн хэмбэ гэдгийг таниулах байсан юм гэж бригадын генерал амаа барьж байна гэж мөн сонинд бичсэн бай. Чухам одоо л баггүй боловч нилээд ашигтайгаар цус ханах цаг болжээ. Харцард бороохоо ба төргөгч юу болохыг мэдэж аваагүй цагт манай аж үйлдвэрт амгалан тайван байдал сэргэхгүй гэж тэр генерал дүгнэн бичжээ. Тэр орой Билл гэртээ ирээд идэх юмчгүй байсан болохоор Саксоноо хөтлөн пальтогоо мөрөн дээрээ дохоод гадгаж гарч пальтогоо данжлаад Япон ресторанд орж багсаг юм идэв. 10 центэд овоо юм өгсөн бай. 6 авахуулах гэж бас 5 цент зарв. Төв банкны байшингийн тэнд явж байхад нь ажил хайсан 2 тээвэрчин хурч ирээд Биллийг авч явлаа. Саксон үлдээд хүлээхэд Билл 45 минутын дараа эргэж ирэхдээ архи ханхлуулсан байв. Форум зоогийн газрын дэрэгдүр өнгөрөө явж байтал Билл гинэт зогдосов. Буланд лимузин машин зогсох бөгөөд хэдэн ганган хувцалсан хүүхнийг нэг залуухан эр тэр машинд суулгаж харагдана. Жолооч нь машин дотроо байна. Нөгөө залууг Билл ханцуунаас нь аяархан дугтрав. Билл шиг өргөн ханхар цээжтэй, ялимгүй өндөр, цэнхэрнүүдтэй, гойлог нуруутай тэр залуу Саксонд тун гой хүн шиг харагджээ. "Найз минь, ганц зүг солийн нөхөр минь" гэж Билл яарамгүй шивнэв. Тэр залуу Билл Саксон хоёрыг түргэнгэгч харснаа "За, юу гээ?" гэж тэсэж ядсан байдалтай асуув. "Бланшер таныг өчигдөр манлайд нь явахыг би харсан. Би аргыг муугүй олсон байгаа биз?" Бланшер зовоолгаар асуугаад Саксон руу хяламхын харав. "Муугүй гэвч би энэ тухай ярих гайгүй байна. Та чи хэн гэгч хүм?" гэж Бланшер гинэт харааван асуув. "Ажил хаягч. Та миний морин тэргийг авч явсан шүү дээ. Ийм л байна. Та буу гаргахаан бол." Бланшер халаас руугаа гараа явуулах гэв. "Би энд танд халдахгүй. Харин нэг л зүйл л хэлэх гэсэн юм. Тэгвэл одоо түрхэн хэлээч." "Одоохон" гэд Билл төвчгийн аргагүй тайван байдлаа өөрчлөлгүй. "Таны тэр явдлыг би уучлахгүй. Тэгэхдээ одоо биш. Ажил хаялтад дууссан хойно. Таныг хаанч байсан олж насан туршид чинь санаж явах хуйцаар болгож өгөмц" гэв. Бланшер Биллийг сонирвчлан хараад таашаасан янзтай. "Таач шаггүй хүн юм байна. Бодосноо биелүүлнэ гэж лавтаа итгэж байна уу?" "Итгэж байна. Энэ бол миний зорилго." "Нэг сайн байна найз минь. Ажил хаялтын дараа намайг ирж олоорой. Надтай чадлаа сорих боломж чамд олгон шүү. Бэтгэ мартаарай. Нэгэнт шийдсэн гэж мэдээрэй." Бланшер толгой дохин тэр хоёр руу цаваалгаар нэмсэглэн Саксонд мэгсхийгээд машиндаа сув. 14 дугаар хэсэг төгсөв.